За ер нь энэ манай Монгол Ардын намынхан маань энэ засгийн газар маань өөрөө ингээд хэдий бол энэ одоо энэ томилгоонод үргэлжлүүлэх вэ? Одоо өчигдөр төр дэд сайд нар гэдэг нэг баах улсууд оруулаад ирлээ. Одоо манай Монгол улс чинь 30 хэдэн сайттай боллоо. 40 сайттай боллоо. Өнөөдөр одоо дэд сайд нарыг томилох цаг үе мөн үү? Ер нь энэ Монгол улсад. Энэ эдийн засаг ямар байна? Бид нар одоо энэ иргэдээ аж ахуй нэгжүүдэд бүсээ чангалт гэдэг. Өөрснөө болохоор дарга нарынхаа тоог нэмээд идэг. Энд чи одоо та бүгдийн нөгөө ярьж ирж байгаа шудраг өстэй чи нийцэж гэнэ үү? Нөгөө мөрөө хөтөлбөртэй чи нийцэж гэнэ үү? Гэдэг одоо энэ асуудлыг бас бид нар бас бодох ёстой гэсэн ийм бодлоор одоо үг хэлж байгаамаа. Тэр жил зөвшөөрлийн хуулийн дээр нь 360 зөвшөөрөл бичсэн чинь тэрнээс хойш зөвшөөрөл гэдэг нэрийг бүртгэл хориглолт лиценз гэрчилгээ гэд нэрлээд тэр нь эргээ харсан чинь 1000 гаруй зөвшөөрөл гэж нэргүй мөртлөө зөвшөөрлүүдтэй болцсон байсан шиг нөгөө дэд сайд, дэд захирал нөгөө нэрнүүдийн өөрчлөлт бүтээмжийн менежер, хяналтын менежер гэд нэрлэлсэн. Яг очсон чинь дэд захирлын рангтай байгаа юм л да. Тэгэхээр нэг үндэсний хороо бараг 20-30 хүний бүрэлдэхүүнтэй замаа алдсан. 28 хороо ямар ч байсан буусан. Тэгээ ер нь одоо энэ хэмнэлтийн асуудлыг сайн ярих цаг ирсэн. Тэгэхээр энэ асуудал дээр сахилгатай хариуцлагатай хандах хэрэгтэй. Монгол банк бол одоо бүтэц оронтойгоо нэмэгдүүлээд байна гэдэг мэдээлэлүүд ирээд байна. 700 хүнтэй болцсон. Ингэж замрааг өгж болохгүй шүү дээ. Тэр дэд сайдын асуудал бол наа чинь баг нэг үндэсний хорооноос 14-5 дэд сайд чинь нийлээд бага байгаа байхгүй. Тэгээ нэр нь тийм нэртэй. Тэрээс бүтээмжийн менежер, яамны бүтээмжийн менежер гэдэг, хяналтын менежер гэдэг нэрлэлчүүл нийгэм яах юм шүү. Тэгээд бие хуурхаа одоо болох хэрэгтэй. Одоо энэ их хурлын ажил явах байл. Одоо энэ аюулгүй байдлын байнгын ороо хорлож байна. Ажлын хэсэг суудаг хөнгө болсон. Сайд нь бие 5-6 хуваахаа мэдгээ байсан. Гадаадын зөвлөл комисс хурж ирэхээр очих хөнгө болсон. Сайд нь гадаад дотоод яваад өгдөг. Монголд нь байдаг хүн байдаггүй. Энэ үр арай хэтэрлээ. Ер нь одоо бүгдээрээ хаана хариуцлагатай бай. Хуулийн хугацааны томилгоонуудыг шийдэж аваад энэ ажлыг шахаад яв гэж л ингэж ойлгоод байгаа.